За ингээд мөнхийн зүүн төчөөлөө ингээд савлаад ингээд 8 кг-аар ингээд савлчихад байна. Одоо энэ бол үндсэндээ ингээд 500 кг мөнхийн төчөөл байж байна. Энэ 500 кг бол 1000 бодол өөртөө тэнцэж байгаамаа. 1000 бодлын ус бол одоо нэг том шалаан зарчаад машин ачаад цаана 200-300 бодлын ус илүү гарна, багтахгүй илүү гарна. Түүнтэй тэнцвэрч хэмжээний 1000 бодлын устэй тэнцвэрч хэмжээний бол нэг ингээд 5 тонн миний машинд орцгоо ийм авар хэмжээтэй энэ жижигхэн болж байна. За энэ одоо нэг дотор нэг 2 байгаа. Өөрөөр ингээд 2 бодол өөртөө тэнцэж байгаамаа гэж ойлгож байна. Тийм учраас одоо энэ бол ингээд өөр одоо ингээд торонт хийгээл ингээд сумдууд руу одоо Дундгой аймгийн бүх сумдууд руу одоо ингээд унаан тавиад өгөөд ингээд явуулахад бэлэн болцсон. Жижиг хэмжээний үнд ингээд 2500 төгрөгийн үнэтэй. Ийм одоо яг энэ зунаараа одоо ингээд хахад яг ингээд хөрсөн байж байгаа зуных нь одоо логон ингээд байж байна. Авар хэмжээний үнд ингээд одоо ерөөсөө нэг гараараа ингээд 2 бодлын усыг өргөсөж байна гэсэн үг. Тэгэхээр ингээд 2 бодлын ус бол машин хэрэг жижиг машин хэрэг бол тавих бол боломжгүй. Тэгэхээр бол одоо жижиг машин дээр миний чинь орноор ингээд тавиад одоо тээвэр хэмнэнэ гэсэн үг ээ. Ингээд одоо хөлдөөж одоо ингээд мах шиг ингээд хөлдөөж хадгалж байгаа байлаа. За ингээд 5 дугаар сарын 1 хүртэл одоо ингээд нэ. Яа.